Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө видео хичээлээр та бүхэндээ Java функцлыг ашиглан тоон дарааллын үр журийг олж үзүүлье. Өмнөх хичээлээр бид нар Java функцлын дээр port авчлалыг ашиглан тоон дарааллын нийлбэрийг олсон байгаа. Одоо хэрхэн энэхүү бодлогыг тоон дарааллын үр жур болгож өөрчлөх вэ гэдгийг та бүхэндээ тайлбарлая. За ерөнхийдөө бол бичгэд хэлбэр маань болохоор одоо int I буюу одоо port авчлалын үндсэн хувьсгчийг сонгож авсан. За өмнөх бичлэгэн дээр S гэсэн жишээгээр тоон дарааллын нийлбэр болж ирсэн бол одоо хэдүүлээ өнөөдөр P гэсэн жишээгээр хувьсгчаар тоон дарааллын үр жур буюу бактериалыг хэрхэн олохыг тайлбарлая. За P маань одоо эхлэх утга маань тэг байж болохгүй. Тэг байхаар тоон дарааллын үр жур маань нэг ёсондоо тэг гарчна. За тийм учраас P-ийн утгыг нэгээр тавьж өгнө. За ингээд бас I утга маань нэгээс эхлэх ёстой байгаа. I нь port авчлалтын start буюу эхлэх утга нь I нэгээс эхлээд stop буюу I нь одоо дуусах утга маань I нь 10-аас 9 бага буюу тэнцүү хүртэл давтаад step буюу алхам нь I нь нэг дээр нэг нэмээд одоо уршилна гэсэн үг. Тэгэхээр нэг өсөндөө болохоор port авчлалт маань болохоор start stop step гэсэн 3 утгатай байгаа. Ер нь төрөл ямар ч одоо програмчлал хэл байлаа гэж бодоход C нэмэх Java, JavaScript, Python байлаа гэж бодоход энэ давтлалын 3 утга болох start эхлэх утга, stop буюу дуусах утга, step гэсэн энэ гурван зүйлийг л ойлгочвол давталт хийхэд амархан байна гэсэн үг. За одоо ингэ хэдүүлээ бактериал олох тэгштгэлээ бичиж P тэнцүү P гүрчгэн I гэж бичнэ. За энэ ямар очтой юм бэ гэхээр одоо тухайн тоо маань одоо нэгийг нэгээр үржүүлээд нэг гарна. Одоо нэгсэндээ эхний утга маань P-ийн эхлэх утга маань 1, I утганы маань 1 байгаа учраас нэгийг нэгээр үржүүлээд 1 гарна. За дараа нь I утга 2 болонгууд 1-ийг 2-оор үржүүлээ 2 гарна. Дараа нь I утга маань 3 болонгууд 2-ыг 3-оор үржүүлээд 6 гарна. За 6-ыг дараа нь I утга 4 болонгууд 4-оор үржүүлээд 24 гарна. За гэх мэтчлэн ингэж явсаар хагаад хамгийн сүүлд нь 362800 үржихнэ 3,628,800 болно гэсэн үг. За энэ тоогоор үржүүлж ингэж бол үр дүн гардаг. За хэдүүлээ одоо тэгчтэр дээр энийг хэвж үзүүлэхийн тулд P үржих нь I гэж бичих ёстой. За тэгтэл P үржих нь I-аар үржүүлэх юм бол энэ маань үржигдээ явчихна. Тэгэхээр яг нь үндсэн тоогоо гаргахын тулд P хуваах нь I гэж бичээд за энэ давхар ажлын дотор үрж тэмдэг тавиад энд нь P-гээ тавиад өгнө. За ингэснээр тоон дараалал маань утга нь 1-ийг үржих нь 1 гэж гарна. 1-ийг үржих нь 2, 2-ийг үржих нь 3, 6-ийг үржих нь 24, 6-ийг үржих нь 4, 24, 24-ийг үржих нь 520 гээд 362,880-ыг үржих нь 10-аар үржүүлээд 3,628,800 гарна гэсэн үг байна. За ингээ өнөөдрийнхөө видео бичлэгээр та бүхэндээ тоон дарааллын үр жур буюу одоо математикийн салбарт бактериал гэж хэлдэг бодлогыг хэрхэн бодохыг тайлбарлалаа. За мөн үүнийг бол өөрөөр geometry progress гэж хэлдэг. Тэгэхээр geometry progress буюу бактериалыг олоход бол маш амархан байдаг. Хамгийн гол нь тэгтгэлэл зөв зохиочих юм бол энэхүү бодлогыг бодно гэсэн үг. Ингээ өнөөдрийнхөө бичлэгт анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Танд манай бичлэг таалагдсан бол манай сувгийг subscribe хийж дагаарай. Мөн урмын үг үлдээж комент бичээрэй. Бичлэгийг мань таалагдвал лайк дараарай. Мөн зөх хэмжээнд бас энэ доогор байгаа дансанд хандив өргөж болно. Баярлалаа баяртай. Дараагийн хичээлээр уулзцгаая.